Сөрөг тоогоор үржүүлэхэд яагаад эерэг гардаг вэ? Та нар өөрсдийгөө математикийг үндсээс нь эхлэн хөгжүүлж байгаа эртний философч байна гэж төсөөлөөрэй. Тэгээд та нар сөрөг тоо гэж юуг илэрхийлдэг талаар бас тэдгээрийг нэмэх хасах талаар нэлээд зүйлийг мэддэг болжээ. Гэвч та нар онцгой зүйлтэй таарчээ. Сөрөг тоонуудыг үржүүлвэл юу болох вэ? Эерэг тоог сөрөг тоогоор үржүүлэх ч юм уу? Эсвэл хоёрт сөрөг тоог үржүүлвэл яах вэ? Үржүүлбэл юу болох талаар таамаглахад хэцүү. Энд зүгээр л нэг эерэг, нэг сөрөг тоо авчих юм. 5-ыг сөрөг 3-аар үржүүлвэл хэд гарах вэ? Ингэвэл яах талаар та нар тодорхой мэдэхгүй байна гээ. Мөн та нар сөрөг 2 тоог үржүүлвэл яах талаар сайн мэдэхгүй байгаа. Сөрөг 2-ыг үржих нь сөрөг 6 байвал яах вэ? Энд ч бас тодорхойгүй байгаа. Гэтэ та нар математикч учраас эдгээрийг юу гэж тодорхойлсон байсан? Эсвэл ямар ч байх ёстой байсан эдгээр нь та нарын мэдэж байгаа бусад чанаруудтай нийцэж явах ёстой. Болж өгвөл үржүүлэхийн бусад бүх чанартай тохирч авах хэрэгтэй. Тэгвэл энэ зөв болж байна гэдэг талаар итгэлтэй байж чадах ба дараа нь бид эдгээр нь тийм байх ёстой шүү дээ гэж бодохоор өөр аргуудыг бодож олж чадах болно. Гэхдээ эдгээрийг өөрийн мэддэг бусад математиктайгаа нийцтэй болохын тулд хэд хэдэн жишээ туршилт хий. 5-ыг үржих нь 3 дээр нэмэх нь сөрөг 3 байвал яах вэ? Та нар аль хэдийн сөрөг тоог нэмэх талаар эсвэл сөрөг тоон дээр эерэг тоог нэмэх талаар мэддэг болсон гэвэл сөрөг 3 бол 3-ын эсрэг бөгөөд сөрөг 3 дээр 3-ыг нэмбэл тэг гарах учраас энэ үржүүр нь 5-ыг үржих нь тэгтэй адил байна гэдгийг эерэг тоон дээр сөрөг тоог нэмэх талаар мэддэг зүйл дээр тулгуурлаад хэлж болно. Юугч тэгээр үржүүлсэн тэг гарна. Тиймээс энэ илэрхийлэл тэг гарна. Гэхдээ бид бас эерэг тоог сөрөг тоогоор үржүүлэхэд гишүүнчлэн үржүүлэх чанар хадгалах хэрэгтэй. Энэ 5-аар гишүүнчлэн үржүүлж болох ёстой. Математик нийцтэй байхын тулд ер нь математик нийцтэй байх ёстой л тоо. Яг ижил хариу гарах ёстой. За энэ 5-аар гишүүнчлэн үржүүлвэл 5-ыг үржих нь 3, энэ доор бичигдэхээ. 5-ыг үржих нь 3. Ийм цэгээр биш үржүүлэхийн тэмдэгтээ бичнэ. 5-ыг үржих нь 3. Энийг үржүүлчлээ. Нэмэх нь 5-ыг үржих нь сөрөг 3. Шараар бичиж 5-ыг үржих нь сөрөг 3. Бидний задлсан энэ бүгд тэгтээ тэнцүү байх ёстой. Тэгтээ тэнцүү байх ёстой. 5-ыг үржих нь 3. Хоёулаа эерэг тоо учраас бид хэд гарахыг нь мэднэ? 15. Тэгэхээр бидэнд 15 дээр 5-ыг үржих нь сөрөг 3 хэд байх байлаач нийлбэр нь тэг байх ёстой. Бидний мэддэг бусад чанартай тохирч байхын тулд шүү дээ. Хэд дээр 15-ыг нэмбэл тэг гарах вэ? Энэ үнэн байхын тулд 15-ын эсрэг тоо байх хэрэгтэй. Бидний мэддэг бусад бүх математиктай нийцэж байхын тулд энд байгаа үржүүр сөрөг 15 байх ёстой. Дахин хэлэхэд 5-ыг үржих нь сөрөг 3 нь бусад бидний мэддэг бүх математиктай нийцэж байхын тулд сөрөг 15-тай тэнцүү байх ёстой. Тэр нь мөн сөрөг 3-ыг 5 удаа нэмэхтэй бас адил. Дараа нь ойлгоход арай жоохон хэцүү зүйл нь 2 сөрөг тоог үржүүлэх юм. Гэтэ бид яг ийм ижил үржүүлэх үйлчлэгийг туршилт хийж болно. Энэ хариу нь ямар ч байх байлаа гэсэн бидний мэддэг бусад математиктай тохирч явах ёстой. Тэгвэл бид ижил үржүүлэх туршилт хийж болно шүү дээ. Сөрөг 2-ыг үржих нь 6 дээр нэмэх нь сөрөг 6 нь хэд байх вэ? 6 дээр нэмэх нь сөрөг 6 гэвэл тэг гарна. Сөрөг 2-ыг тэгээр үржүүлвэл юугч тэгээр үржүүлсэн тэг гарна. Гэхдээ энд бас бид сөрөг 2-оор гишүүнчлэн үржүүлж сөрөг 2-ыг үржих нь 6 гээд сөрөг 2-ыг үржих нь 6, нэмэх нь сөрөг 2-ыг үржих нь сөрөг 6. Сөрөг 2-ыг үржих нь сөрөг 6. Бас л адилхан энэ бүгд тэгтээ тэнцүү байх ёстой. Бидний саяхан бодсон зохиомл туршилтаас бид энэ сөрөг 12-тэй тэнцүү байх хэрэгтэй буюу тоон шулуун дээр зүүн тишээ 6-гаар 2 удаа яваад сөрөг 12 дээр очинч гэх юм уу эсвэл сөрөг 2-ыг дахин нэмээд 6 удаа нэмбэл сөрөг 12 гарна гэж бодож байна. Бид энд бас харсан эерэг тоо ба сөрөг тоог үржүүлээд сөрөг тоо гарсан гэхээр эндээс сөрөг 12 гарна. Тэгээ сөрөг 12 дээр нэмэх нь хитч гарах бай нийлбэр нь тэг байх ёстой. Бидний мэддэг бусад математиктай тохирч байхын тулд шүү дээ. Хэд дээр сөрөг 12-ыг нэмбэл тэг гарах вэ? Эерэг 12 дээр сөрөг 12-ыг нэмбэл тэг гарна. Тиймээс энэ нь эерэг 12-тэй тэнцүү байх ёстой. Тэгж байж бидний мэддэг бусад бүх математик чанар нь үнэн байна. Ингэж бид энэ үржвэр эерэг 12 гарна гэдгийг мэдэж авлаа. Энэ хичээлээ ингээд дуусгая.
Гэтэ багш нь яагаад энэ үнэн байгаа талаар агуулгын хувьд ойлгох өөр хэдэн видео хичээл оруулах болно?